Хонконго гэж. Сайхан хот юм аа. За сайн байцгаана үзэгчтэй. Аав хүү хоёрын аав байна. Ингээд би хүү хатнаатайгаа хамт явж байна. Аль өөрлөгөө харуулаач. Энийгээч. За энэ ямар учиртай бичлэг вэ гэвэл манай хүү хатна Филиппиний Себу гэдэг арал дээр QQ English английн сургалтанд сурахаар явж байна. За тэгээ би хүргэж өгөнгөө ер нь ямар сургалт байдгийг, ямар газар ер нь яаж амьдрахын гэдгийг шалгах гад хамт явангаа далимдуулж 70 хэрэг орж үзтiin билүүгээ явж байна. За тэгээд зүгээр явахгүй энэ явалтаа бас гоё аавын влог болгоё гэж бодоод влог хийж байна. Та бүхэн влогийн тушаалтаагаараа ингээд онгоцондоо суугаад Себу рүү хөдөлгөё доо. Ер нь бол гадаадд анх удаага бас гарч ийн сайхан байна. За 12 цаг явсны эцэст 3 онгоц намсны эцэст Себуд газардлаа. Тэгээ энэ яг онгоцныхоо буудлын гадаа энэ QQ English-ийн бүүт байгаа. Тэгээ энэ угаасаа бид хоёрыг ирж байгаа мэдж байгаа. Тэгээ тосоонаад хөргүүлнэ. Thank you. За аавгүй хоёр ингээд буудлал руугаа хөргүүлэх гэж байна. Далай гэж. Өглөөний мэнд. Өнөөдөр хатнагийн хичээлийн эхний өдөр би маш их сандарч байна. Бид яг сургуулийн хажууд талд байрлалцсан байгаа. Хатна ой! Одоо бос ой! Одоо босоо ой! Би түрүүн энэ 0 хүндэрсэн. Усанд орсон. Хичээлдээ явхад бэлэн. Тэгээ яг үнэндээ миний ч хичээл биш л дээ. За шүдээ сайн авах хэрэгтэй ш. Гадна дотны зөндөө хүмүүстэй уулзна. Яг хатнаач өмхий ам гайгүй баг л та. Okay, let's go. Sir, thank you. Эднийхээ хүндэтгэлтэй. Орж гарах бүрт хаалга онгоолгож өгнө. За бид хоёрын байрлаж байгаа буудлын бол энэхүү Савай хотел. Харин хатнагийн сургалтын төв бол яг хажууд нь энэ байна. Мир меня начинает Себу. За Япон мэдгүй, Солонгосыг уншчадахгүй, Хятадыг мэдгүй. Аха, Себугаас эхэлтэйгээр дэлхий өөрчлөгдөнө. QQ English төв. QQ гэдэг нь Quick Quality. Хурдан чанартайгаар англи хэл сурна гэж байгаа юм шиг байна. За хэдүүлээ сургууль руугаар танилцгаая. Thank you. Энд ингээд сонин намайг хүндлээд байгаа хүмүүс. За яг энэ үүдэнд бол ингээд улс бүрийн менежерүүд байна. Улс улсаасаа ирсэн хүмүүсээ хариуцдаг. За энэ наадлаас бол Япон, Британи, Солонгос, Монгол, Вьетнам гэх хүчний улсын хүмүүс байна. Орч гисэн байгаа. Konnichiwa. За сайн байна уу? Сайн байна. За сайхан амарсан. Сайхан амарлаа. За одоо шууд хичээлдээ суухгүй манай хүүхд. Хоёр ихлэ цайнд орч өгөөд. Тэгээ сургуулаад танилцуулъя. Яг энэ хажуудалтай тийм. Нэрээ өглөөний цайтай шүү дээ. За сургуулийн цайны газар нэг яг нэг давхартай байдаг юм байна. Айгүй том. Тэгээ ер нь бол банк буфет хоол гардаг. Тэгээ сонгоо ичдэг юм байна. Өглөөний хоол юу байх нь шаардлагатай гэдэг юм. За ерөөсөө ингээд дан буфет хоолтой. Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг өөртөө, оройн хоолыг ч гэсэн өөртөө. Ягаад гэвэл чи Филиппинд сурж байгаа болохоор. Чинжүүтэй өхрийн ах байна. Жохон амнаа. Тэгээ өглөө юм чи одоо нэг хүнд юм мэдээд яах вэ? Spanish pasta гэнэ. Зайнаас нэг жохон авчих. Өссөний оронд бас жохон цатгалан байсан дээр байлгүй дээ тийм ээ. Өглөө талхаа шараад авч ийн тийм ээ. Honey lemon. Вау. Зүгийн балтай дахиад авах гэж. За энэчээс нэгийг авчих. Шинэ огооны салаад. За тэгээ мэдээж жимс байна. Гэхдээ хоолоо идчихэд авнаа. Тэгэхгүй аяг дүүрчлээ. За миний хувьд өглөөний цай энэ бол хангалттай гэж бодож байна. За энд бол банк жуус байж идэм байх лээ. Өнөөдөр бол тэ pineapple orange байгаа юм байна. Би ихтэй зөвхөн усуунаа. За цаагааллаараа. За цаахан цайгаа ууч. Манай хүүхдээ хичээл хийдээс бай. Та хоёр одоо хичээл утасныхаа аппликейшн нэрээ байгаа. Оронгууд шууд ингээд цаанаасаа хичээлүүд нь тавигдсан байсан юм байна. Одоо 5 минутын дараа 4 давхарт M6 дээр орж ирж шүү дээ. Тэгэл ерөнхийдөө ингээд дараалаад явчих юм байна. Тэгнэ. Одоо хичээлд ч орох гэж юм байна. 4 давхарт гараад M6 дээр очих. За хоёулаа чинь юу вэ? M-ийн за M дээр ирлээ. Энэ хардаа маш том байгаад M-ийн 6. За M-ийн 6 дээр ирлээ. Hello. Are you Toshman? Yes. And this is my son and he's your student right now. Yeah. That's great. I'm just also. Just meet the people and Do questions and then to find your English level. За хатнаа ямар ч байсан хичээлдээ орчлоо. Энэ бол яг зөвхөн багштайгаа ярилцдаг ганцаарчсан сургалт байна. Тэгэхээр доошоогоо буугаад хүлээж ийдүү. За би хатнаа хүлээж авах хоорондоо бас энэ Монгол хүмүүстэй дарлаа. Тэгсэн чинь энэ ч нэг имээ хоёр ачтайгаар хамт явж байгаа юм байна. Энэ нэг ачин сураад нэг ачин болохоор хамт зүгээр амрах маягтай. Би гурав дээрээ сар болоод өнөөдөр буцгаад байж байна. Та энэ дажгүй сайхан. Сайхан инхий сургалт боловсон хүчин сайтай, сургалт сайтай, байр, хоол гэдэг энэ бүх сайхан газар. Тэгээ
Хүүхдүүд маань тэгээд боломжоор ирээд суралцмаар л газар байна да. Харин тийм манай хүүхдүүд сурж байгаа. Хэдэн настай вэ? 13. Энд чинь найзуудтай болсон уу? Болсон. Зөндөө найзуудтай болсон. 5 настай. 5 найзтай. Бүгдээр хэлсэн. Тэгээд дандаа Хоёр англиар. Япон ба. Тэгээд дандаа англиар ярьж байгаа. Тийм. Маш сайн байна. Гэрээ санаж гин үү? Санаж байгаа шүү дээ. Тэгээд маргааш очих юм шүү дээ. Тийм шүү дээ. За баярлалаа. Тэгээд өнөөдөр та сайн явцгаагаарай. За баярлалаа. За хатнаа гараад ирлээ. За дэжгүй юу? Дэжгүй. Ойл юм байна. Англиар баах ярьж байгаа даа. Англиар ярив уу? За QQ English нь өөрсдийн гэсэн 70 хайрыг болон усан сантай. Тэр та энэ ч сурж байгаа бол хүссэн үедээ чөлөө цагаараа очиж сэлж болно. Яг хажууганд байгаа. Илүүлээ тийш очиж үзцгээе. Яв сэлцгээе. Good morning sir. How are you? Fine, sir. Can you write your number for sir? Okay, my QQ? Yes, QQ. QQ and Sawai 6037. За түнхээ шалгуулсан тэгэхгүй бол бас хамаа намаагүй юм авч явж болохгүй шүү дээ, тийм ээ. Идэж уух юм авч явж болохгүй. Тэгээ миний доктор бол идэж уух юм байхгүй. Энэ нөгөө What is that? it's like you know tea. Haha, Mongolian tea but. Okay, thank you. Okay. Шүтэ цаад ирсэн юм. Сүртэй цаахгүй бол би явахгүй шүү дээ. Юу яриад байгаа юм? Hello, good morning. Энтгийг хүндэтгэлтэй. Хүнтэй их гоё харцсан. Намайг нэг удаа Монголд байхад нэг хүн эрхмээ гэж ийсэн. Тэгсэн чинь зүгээр эрхмээгээ найстайгаар андуурж исэн юм байна лээ. Тэгээ энд бол хүн болгон намайг эрхмээ гэдэг байгаа. Ер нь бид нар бие биентэйгээ ч гэсэн хүндэтгэлтэй харьцах хэрэгтэй юм байлаа шүү. Монголчууд хэрэл бие биенэргөө нэг муухай арс хүмүүс байгаад байдаг. Хорвол гэж арай ондоогоор амьдрд юм байна. За усан сан бол нэг иймэрхүү. Бас нэлээд том. За ямар ч тач нэг жоохон сэлчтэй юм уу? Тэгж байгаа далаа орё. Би сэлж чадахгүй шүү дээ. Би тэгээ юу гэж яах юм? Чи тэр хүүхдийн хэсгээр сэлээч дээ. Яхаараа сэлж чадахгүй. Та орондоо сэлхийг зааж өгөөгүй шүү дээ. Надад ч гэсэн хинт сэлийг зааж өгөөгүй шүү дээ. Би өөрөө живжиж сурж ирсэн 3 удаа. Янзи. Иймса. Вау, далаа хэрэг. За далайн хэрэг бол нэг иймэрхүү. Наад аам далаад байгаа шомбож юм хүмүүслээ. Далаад байгаа ингээ гоё шомбаад баах юм үзэж болох юм байна. Онгоцон дээр сууж болох юм байна. Би бол энийг л юм бэрэн. Parasailing. Бас jet ski унмаар байна. I am king in the world. Тэр ямар гоё битэй охин бэ? Яа, бичлэг. Далай гэж. Хатна энэ хараа. Чи сэлж чадахгүй бол энэ ч тоглож болох юм шүү дээ. За далай хайрыг усан сан бол нэг иймэрхүү. Өдөрт хэдэн чудаа ирсэж болно. За манай сургууль бол тэр харагдаж байна. Цэнхэр шилэн. Ердөө ийм л орхоо. За өдрийн хоолны цаг болсон. Багш сурагч нар бүгд ингээс хоолоо идэж байна. Би ч гэсэн хоолнд орлоо. Гурилсан юм авахгүй. За сайхан боллоорой. Энд хоолн дээр 2 гоё юм байна. 7 хоног тэзэж хоол давтагдахгүй. Хоёр дахь нь чи хүснээрээ хоол нэмж болно. Аав нь хоол нэмүүлээ. За хатнаа бит хоёр QQ English-ийн 14 давхурд гарч ирсэн байна. Хатнаа одоо энэ ч суралцах хугацаанд энэ давхурд амьдрна гэсэн капсулын дотор. Эгэлээ очиж үзцгээе. Сайн уу? Би бичлэг орсон уу? Хасчна. Монгол үнтэйгээ таарлаа. За ерөнхийдөө энтлийн игнээ бол зөвхөн эмэгтэйчүүд. Харин энтлийн игнээ бол эрэгтэйчүүд. Энэ бол дундын өрөө. Хатнагийн өрөө ийшээ байгаа. Агийн 8. Энэ давхар бол тэр чигээрээ ингээд яг ингээд оюутнууд нь амьдардаг газар юм байна. Агийн 8 гэж байна. Хардаа. Бүх юмыг хамгийн юм сайхан бэлдээд өгч чинь. Нэг удаагийн эхний ярилцлагын бүх юмыг аль хаав нэг орж нэг шалгаад хайдаа. Энд чиг тухта та багтах юм. Чи өстө гоё зүйл юм шүү дээ. За энэ ч ингээд толтой. За тэгээд энэ ч өөрөө кодо зохиогоо цоождог болчих юм байлаа. За энэ доор ингээд бас хэрэгтэй юм аа гэдэг чимдана энэ доор ихэд яг таарсан. За тэгээд энэ ч арзиддаг байна, тол байна. Ер нь бол хүн хэрэгтэй бүх юм байна. Би тэгээ энд цаар амьдрах юм уу те? Тэгээ шүү дээ. Чи одоо энэ ч байгаад хүмүүстээ танилцаа найзлаа гэсэн. Эсвэл юу яах юм уу? Чи буудалтай байгаад аавны чинь 2 он чуу. Тэгж болох юм уу? За болохгүй л байх л та. Student lounge. За энэ дотор бол чи ингээд дундын хөргөж чинь өөрөөсөө эндээс ингээ аваад идчих болох юм уу? болохгүй шүү дээ. Эдгээр чинь бүгд эзэнтэй өөрөөсөө юмудаа тавьсан байгаа хэвээр дээр нэрээ бичсэн. Тэгээ эн чинь одоо ингээд дундын хөргөж байгаа хөх те. За ийшээгээ яваад хичээлээ хийж болно. Ганцаарчлаад. Хатна харж байгаа шүү дээ. Чи ингээд эдгээр шиг ингээд ганцаараа ингээд хичээлээ хийгнэ шүү дээ. За тэгээ найзуудтай болох юм бол ингээд яг хажуу талын хүмүүс ингээд гой бөөнөрөө энэ ч суугаад яг хүсвэл эн чинь унтаж болж байна. За нэг иймэрхүү student lounge гэж нэг юм байна. За хэдүүл 14 давхрын 0 ямар байна шалгацгаая. 0 бол үнэхээр том юм байна. Саруулах. Яагаад вэ гэвэл эн чинь олон хүн байгаа болохоор тийм ээ. Чи үсээ хатааж болно. Нэр нь хамгийн гоё нь юу гэж эндхийн бүх 0 нь бидээтэй. Шүршүрт энэ ч орох юм байна те. Өдөр бүр усанд орно шүү. За энд нэг бас нэг гоё юм байна. Чи хувцас угаалгахдаа 200 песогоор угаалгана. Эсвэл пост оруулаад өнгөө угаалгаж болох юм байна.
За бид нар ерөнхийдөө 3 давхарт гарч ирсэн байна. Энэ бол чөлөө цагаа өнгөрүүлэх. Вау. Гоё тоглох жишээ нь чи бильярд байгаа юм байна. Ширээний теннис байна. За Хатнагийн байх ёстой газруудын хамгийн ихний газар шүү. Фитнес. Энд угаасаа чи сураад хажуугаар нь хийх юм олдохгүй өөдөхгүй зөндөө ирнэ. Гэтэ чи өөдхаараа фитнес хийдэг биш. Ер нь бие чангалж фитнес хийх хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол чи нэлээд солбогор байгаад байна. Сарын дараа эрэхтэй чи айтайхан биетэй болж ирж чадах нь шүү дээ. За. Маргаашнаас явна шүү шээ. За юу. Сүүлийн үед олон хүмүүс йог гэдэг болсон. Тэгвэл энэ ч мэдээж йогийн өрөө байх нь угаасаа л ойлгомжтой зүйл. Йог өрөө. За ийшээгээ та хүссэн үедээ орж ирээд тэнцэнээс гудс аваад йог гэж болно. Тэгээ шууд толны юм. За угаалгын хэсэг нь шууд энэ ч нэ. 200 песогоор нэг удаа угаалгаж болно. Эсвэл пост оруулаад өнгөө угаалгаж болно. Чи ер нь өнгөө угаалгах тал дээр л бодно шүү. За Хатнагийн дараагийн хичээл эхлэх гэж байна. Энэ бол групп класс. Одоо бодвол өөр улсын хүүхдүүдтэй хамт одоо ордог хичээл юм баг та. Сая би нөгөө ганцаараа сурсан шүү дээ. Одоо болохоор ангиараа юм байна. Бүгдээрээ хамт. Групп класс 4 юм уу? Аха. За энэ тэгвэл танай ангийнхаа юм байна шүү дээ. I believe this is our first lesson together. Show your abilities and your capabilities. За Хатнаа ингээд групп класстай орсон тэгээд найз нөхдөд болох хаа бас. You can play. Би ч одоо доор хүлээж ийдүү. Энэ манай Монгол менежер залуу ингэнэ. Та хичээл сууж үзэхгүй гэж чинь тэгэхээр би тгийгээл авчлаа тэгээд. Та ганцаарчлсан төрөл сумаар байна уу? Эсвэл групп ангид сумаар байна уу? Эхний ээлжинд ер нь бол яг ганцаарчлсан нэг багштай л яриад үзтiin бас ичгэд аргайгүй. Таны төвшин юу вэ? За би ч одоо hello goodbye-аас цаашгүй шүү дээ. Ер нь анхлын суралцагчтай л орчих. Тэгвэл манай хөтөлбөрөөс бол танд basic English гэдэг төвшин бол яг өгөх юм байна. Тэгээд. Энэ QQ English гэдэг аппликейшн амар юм байна. Шууд аппликейшн дотроо суралцах хуваарууд нь шууд орчдөг. Миний ганц хичээл бол тэнцээ харагдаж байна. За тэгээд англиар ярих нь дээ. За 4 цаг болж байна. Би 4 цагаас хичээлтэй байгаа. Тэгээд нүдний шилжээ авчлаа. Арай овргүй харагдах байх гэж бодоод. Тэгээд 5 давхурт T5 дээр Сама гэдэг багш дээр очих юм байна. T5. Hello. Are you Sama? Yeah, I'm Sama. I'm your student. Kana. Nice to meet you. Nice to meet you too. You're a vlogger? Yeah. Yeah, it's summer right now. On September, autumn will begin. Autumn, yeah. За би ямар ч ихний хичээлдээ сууж үлээ өнөхөр сонирхолтой байлаа. Яг би сайн ярьж чадахгүй ч гэсэн ичгүүгээр яриад байж болд юм байна. Манай багш маань тоохгүй шууд бүгдийг зүгээрдээ гээд ингээд яриусаар агаад битээр зөндөө ярилцлаа. Okay, thanks for teacher. Yeah, you're welcome. Study harder. Okay. Thank you teacher. За гоё байлаа. Вау, би ч баг англиар ярьж чаддсан юм шиг байна шүү дээ. Би ер нь өөрөө энэ цолох байсан юм биш үү? What's up everybody? This is your daddy. I'm here in center of Cebu. Дададор Монголоор ярья. Ганцудаа нэг хэлний сургалт цуглаа юу гэж бодоод байгаа тийм. Энэ өндөр барилгын гадаа ирсэн байна. Тэгээд яах гэж ирсэн байна вэ гэвэл хотын төвд QQ English сургалтын төвийн бас нэг салбар байдаг юм байна. За тэгээд ямар ч дотогшоо орж үзцгээе. За би тэгээд 7 давхурт гараад ирлээ. Энэ бол QQ English-ийн Cebu дэх хотын төвийн салбар. За энэ 100 гар тал руугаа эмэгтэй дотор байр, нөгөө тал руугаа эрэгтэй дотор байр байдаг юм байна. Яг л бид эдийхтэй адилхан. За яг л нөгөө талын салбартай адилхан ингээд бүгд капсул өрөөнд дотор. Амар. За яг л нөгөө салбартай маань адилхан. Улс улсын менежерүүд. За ийшээ хоолны хэсэг, буфет хоолтой. За тэгээд нөгөө тал нь дан хичээл. Ганцаарчлан сургалт болон цаана нь групп класс орж байгаа шиг байна. За яг хичээл завсарлаж байх шиг байна. Бөөнөрөө босоод цайнд орох чинь. Над руу хараад би жоо хичээд байна. За та бүхэн харж байгаа бах. Онлайнаар бас хичээл ордог. Ер нь бол эсвэл би бас Монголоос ч онлайнаар энд сурч болох юм байна лээ. Гэхдээ би л онлайнаар сурах уу, эрт сурах юм бол эрт сурахыг санана. Hello. Is this your child? Yeah, my mom. So you guys are together learning English. Oh wow. Second time. How old are you? 7. 7 years old. Ингээд 7 настай хүүхдтэй хамт ирээд англиар сурч байгаа юм байна. 2 дахь удаага ирж ийн гэж байна. Okay, good luck guys. Thank you. Bye bye. Саяны хотын төвийн QQ English-ийн салбарт сурлаа гэд пүүлгүй болон жимгүй гэсэн үг биш. Та тэр барилгаасаа гараад дөнгөж хажуухан талын буудлын руу ирээд л энчээ ирцэлж болно. Энэ тэгээд бас энгийн буудлын ш. Энэ бол 5 хоттой буудлын. Усны уцаа авчрах байсан юм биш үү хэлэхгүй. Very nice. Do something today that your future self will thank you for. Өнөөдөр хийсэн зүйлд чинь ирээдүйн чиний хувилбар талархах болно. Өнөөдрөөс ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй шүү guys. За ингээд яг саяныхаа усан сангийн хажууд ингээд gym. Яалтчгүй 5 одтой буудлын gym бол
Энд ч бас зөвхөн жим биш өөр юм байна шүү. Боксинг бэлтгэл хийж болох юм байна. Кинон дээр яагаад гэдэг вэ? Яа. Яг сурах хэрэгтэй юм байна. Зөвхөн бас буруу зохиол гэмтээж магадгүй. Эсвэл бүр ийм юмд сууж болох нь шүү дээ. За энэ дахта кроссфит. За нэг иймэрхүү гоё юм байна. Moment for the last time. Яг одоо төгсөлтийн баяр болж байна. Congratulations, you're 0 out of 10 knockout. Та харж байгаа бах те 8 настай хүүхдээс 80 настай болчор хүртэл төгсөж байна. Атнаа бас нэг өдөр ингэж төгсөх баг. Тэгээ би ч гэсэн яг ингэж төгсөхийг хүсэж байна. Good afternoon. За өдрийн минь манайхаа. За өнөөдөр миний буцах өдөр. Буудлаасаа гарчаад онгоцныхоо цагийг хүлэнгийн далайн хэрэг дээр байж байна. Тэгээ би яваад хатнаа үлдэх юм. Хатнаа угаасаа сараар сурах юм. За тэгээд влогоо дуусгая гэдээ одоо сүүлийн сэтгэлдээ хэлээд өндөрлөе гэж бодож байна. За ямар ч тач хатнаагийн сургуультай танилцлаа бас төвийн сургууль дээр нь очиж үзсэн. Айгүй гоё байлаа. Тэгээд маргааш нь буюу өчигдөр бид нэр аялсан. Тэгээд би юусоо бичлэг хийгээгүй. Ягаад гэвэл би өөрөө мэдэрч чадахгүй ингээд зөвхөн бичлэгэндээ анхаарах гэдээсэн болохоор зөвхөн зураг аваад ингээд харуулаа тайлбарлчихъя гэж бодлоо. 20 цагийн аялал хийсэн. Хатнаагийн шинээр танилцсан нэг 5 Япон гайд жолооч ингээд бид нэр хамт явсан. За тэд тэгээд өглөө бид нэр ингээд нэг завинд суугаад ингээд далайн гол руу ороод нүдний шил зүгээ авраг халин хард юм байлээ. Тэр надад үнэхээр амар санагдсан, бас гоё байсан. Уул нь махчин биш гэдгийг мэдж байгаа мөртлөө л яг залхих гэдэг юм санагдсан. За тэгээд тэндээс өдлөөд би тэд нэг авраг том хүрхрээн дээр очсон. Тэр бол миний амьдралдаа харсан хамгийн том хүрхрээ байсан. Бараг 100 эдэн метрийн машин. Мангар өндөр дээрээс ус нь цэвэрхэн болохоор ингээд хүүтэн тэгээд сэлгэд айгүй гоё сэрүүхэн хүрхрээний доор ингээд нуруугаараа ингээд ингэж жагаад массаж хийж байгаа юм шиг байсан. Тэр массаж бол миний нуруунд айгүй орж ийн. Нуруу айгүй гоё булгарцсан байна. За тэгээд цаашаа яваад зиплайн хийх гэж явсан. Километрийн зайтай 1 минутын турш амар өндөр уулнаас ингээд доошоогоо ингээд уруудаж гэдэг ингээд нисэж байгаа юм шиг мэдрэмжийг авд юм байна. За тэгээд яваад нар чанархыг харж болох хамгийн гоё үнцэг гэдэг нэг далайн хэсэг дээр очсон. Тэндээс бол үнэхээр бас их гоё харагдчихвэлээ. Ширтээдл байсан нар яг жаргаад од харагдаад яг ингээд гоё харагдчихвэлээ. Манай бас гайдын төрсөдөр байсан. Тэгээд би тэд төрсөдрийг тэмдэглээд айгүй зугаатай явсан. Залуу хүмүүс тэгээд хоорондоо инээлдэж хөөрөлдөөд явдсан байлээ. За би одоо ямар тэрэдтэй тэгээд 6 цад байлтай биш гээд урд жолоочтой хамт суугаад унтаад л явсан да. За тэгээд ер нь угаасаа энд ирэх юм бол та хүссэн үсээгүй аялна. Ажлын 5 өдөр хичээл орчиж байгаа шүү дээ те 9-6 цагийн хооронд. Тэгээд 2 өдөр бол амралтын өдөр. Тэгвэл 2 өдөр угаасаа юу их вдэ? Себугийн эргэн тойрон руу аялж үзэсгэлэнт газруудыг харж тэгж л өнгөрүүлэх юм байна лээ. Угаасаа энэ дээр бол та аялна. Тэгэхээр гоё өөрсдийн биеэр бас ирж мэдрээсэй гэж хүсэж байна өө. Би ч гэсэн ер нь тэгж бодож байгаа. Ер нь дээр сурна. Тэгээ энэ дээр сурахдаа би капсулан өрөөнд байна гэж бодож байгаа. Тэгээ буудалд би байгаад байвал тэгээд унтаалаа тийм ээ. Тэгээд ер нь хаяа хичээл пялах магадлал бас байдаг гэдэг байгаа. Капсулнаас 3-4 дахин үнэтэй. Тэгээ капсулд байхын давуу тал бол түмэн өөр улсын хүүхдүүд өглөө 7-8 цаг үед бижигнэлтэй эхлэнгүүт чинь одоо яаж унтаад байх вэ? Би ч бас энэ хүүхдүүдээс юугаар дутах уу гэд өөрөө ирэхгүй босоод арай цоглог ирч өвчтэйгээр байх юм байлээ. Хоорондоо ярилцсан найзуудтай болно. Би хэл сурах гэж байгаа бол заавал ярьж байх хэрэгтэй юм байна лээ. Би хэн нэгэн дээр очиод юм ярих юм бол тэр хүн төвөгшөөхгүй. Ягаад гэвэл тэр хүн ч гэсэн надтай адилхан хэн нэгэнтэй ярилцахыг бас найзлахыг хүсэж байгаа болохоор шууд найзууд болоо явчихсан юм байна лээ. Яг энэ мэдрэмжүүдийг мэдэрсэн. Oh, hello sir. Good afternoon. I'm good. How are you? За би жипэл энэ хүн намайг аврах юм байгаа. Энд дээрээ realize хийлээ. Одоо тэгээ манай айлаар бол анзаарлаа. Энд чинь ингээд 5-6 настай хүүхдүүд явж байна. Тэгээ эмээ өвнөр сертификат авч байна. Тэрийг харж байгаа тэгээд энэ биеийг чинь ердөө би өөрөө л бариад байсан юм байна штэ гэж бодогдох шиг. Тийм болохоор би ч гэсэн юугаар дутуугээд ирж сурнаа. Тэгэхдээ би капсулт байна гэж бодож байгаа. Найзлахад нас ямар ч хамаагүй гэдгийг би бас энэ ирээд харлаа. Тэгээ ер нь хүсвэл англи хэлийг гэрээсээ сурч болно тийм ээ. Таад мэдж байгаа. Тэгээ надад бол энд ирээд шууд ингээд ярилцаар байгаа сурчулаас амар санагдлаа. Гоё аялангаа, юм үзэнгээ, найзуудтай болонгоо. Би ч гэсэн бос аав нарын адил нэг мэдгэд цонхоор ямар нэг юм ширтээ байж идэг, юу бодож идэг бүүм мэд. Тэгээ энд ирээд далааг ширтээ байж байгаа бас гоё юм байна. Хүн бүрийг энэ мэдрэмжийг мэдрээсэй гэж хүсэж байна. Уусаа боловсрал мөнгө зарцуулах хэрэгтэй гэдэг. Ягаад гэвэл бид түүнийг 1000 дахин үржүүлж авна тийм ээ. Боловсролоос бити мөнгө харамлаарай. Одоо ч тэгээ уусаа эцэг эхчүүд боловсрол ямар чухал вэ гэдээ хүүхдийн боловсролыг анхаардаг болсон тийм ээ. За тэгээд өөрийгөө эрхлүүлээд энэ тэрүүгээр жоохон яваад
хоолнд идж байгаа. Тэгээд онгоцны буудлын руугаа явъя да. За энэ яг хатнагийн сууж байгаа Cook English яг хажуу хонд энэ Gordon Ramsay-гийн нэрийн сүлжээ ресторан байдаг юм байна. Энд ч бас нэг Монголаа өөрөөр эхлүүлээд нэг бургер идэх яах вэ тийм ээ. Би энэ чэнэс тэр Hell's Kitchen гэдгийг авчт юм уу гэж байгаа зүгээр classic cheese-ийг авчлаа. Oh, thank you. Mini color ирсэн. За бургер ирсэн. Төмсөөр дондоо байна. Яг Gordon Ramsay-гийн газар гэсэн шиг. Thank you. It was very delicious. Delicious. Yeah. Thank you. Very good burger. Тэгээ би дараа заавал ирнэ. Энд ч англиар сурчаад влогуудаа англиар ярьдаг болоод дэлхийд гарнаа. Хүмүүсээ байнга мөрөөж явах хэрэгтэй тийм ээ. За тэгээд анхны влогийг маань үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Та хэдтэй удахгүй уулзах байх гэж найдаж байна. Тэгэхээр түр баяртай. Би Монгол руугаа буцлаа. Here I come, Mongolia.